Монгол Улсын анхны ерөнхий сайд 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг халахын гэрсэнт жалаар хунтайжийн ач хүү Түмэнхэний 14-р үе 1911 оны үндэсний хувьсгалд идэвхтэй оролцож Монгол Улсыг дахин сэргээн мандуулахад гавьяа байгуулсан учраас Богд хааны зарилгаар Үе Улирган хан, Ногоон Жууз, Шар Хүрэн, Улбар Шар Жолоо, Итгэмжид Ийтэй, Эрх Дайчин цол олгосон. 1912 оны дундуур Богд хааны зарилгаар бүгд ерөнхийлөн шийдэх яамыг байгуулж тэргүүн сайдаар томилогдсон. 1912 оны 11-р сарын 2-нд байгуулсан Монгол Оросын гэрээ байгуулахад оролцсон. 1913 оны 10-р сарын 18-нд Сайн Ноён хаан Намнас сүрэн тэргүүлэн Засагтан Удай, гадаад яамны дэд сайд Цэрэнд орж, цэргийн яамны дэд сайд Чивэд орж орчуулагч Цэвэн зэрэг 28 хүний бүрэлдэхүүнтэй хаант Орос улсад ажилласан. Энэ айлчлалаар Сайн Ноён хаан Намнас сүрэн Эзэн хаан 2-р Николай хаан, гадаад яамны сайд Сазанов, ерөнхий сайд Коковцев, цэргийн яамны сайд Сухум Линов, Тэнгисийн цэргийн яамны сайд Адмирал Григорович нарын олон хүмүүстэй уулзсан. Санкт Петербург хот дахь гадаадын улсуудын элчин сайдуудтай уулзахаар хичээл зүтгэл гаргасан хэдий ч амжилт олоогүй байна. Зорьсон хэрэг бүтээгүйч хаант Орос улсын аж үйлдвэр, соёл, шинжлэх ухааны олон газруудаа танилцаж, эрхүү суралцж байсан монгол сурагчдаа уулзсан. Олон улсын парламентын жишийг харгалзан эзэн хаанд зөвлөх эрх бүхий улсын дээд доод хурлыг 1914 он санаачлан байгуулсан. Ж. Цэвэнт даалгаж үндсэн хуулийн төсөл улсын эрх хэмээх зохиолыг боловсруулжээ. Сайн Ноён хаан Намнас сүрэнгийн тэргүүлсэн засгийн газар нь иргэний сургууль байгуулах, Монгол улсын албан түүх бичих, шин тойл, нийслэл хүрээний сонин бичих тогтмол хэвлэл гаргах, телефон удас, бага оврын сахилгаан станц байгуулах, төмөр зам тавих зэрэг ажлыг эхлүүлж байжээ. Тэрээр 1915 оны 9-р сараас цэргийн яамны тэргүүн сайдаар хавсран ажилласан.